байцгаана уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцгийн холбооны сайн дурын ажилтан Арга харуулт өгснөр байна. Өнөөдрийн ярилцлагаараа анги доторх саадын тухай ярилцсанаа. Арга хичээ таныг самбар дээр гарч юм бичгээд ямар нэгэн зүйл саад болдгоо. Мэдээж боллоо яг уу. Анги цэвэрлэхийг хүснэ. Бусад хүүхдүүд анги цэвэрлэж үзхийг хүснэ. Тэгээд бас бусад хүүхдүүд самбар дээр гараад амарлаг тоомоо бодоол. Тэнгүүт нь тоомоо бодмоор санагдана. Гэтэ ингээд бичихээр хүрдэггүй. Тэм зүйлүүд маш их гардаг. Та тэр асуудлыг шийдсэн сургуулийг харж байсан уу? Тэр асуудлыг шийдсэн сургууль харж байгаагүй. Гэхдээ би гадаадд очисон олон хүнээс ер нь ямар үед юм болоо гэж асууж үзсэн. Гэтэл гадаадд очиж үзсэн найзууд бас таньдаг хүмүүс маань самбар нь ингээд бууж ирдэг үедээ өндөрт чинь ингээд харуулад амар өндөр ингээд өндөр хүнд зориулаад дээшчдэг намхан хүнд ингээд зориулаад доошчдаг тэрэгцэдтэй хүн зориулахаараа бүр ингээд доошлцдаг ч байдаг ч юм уу тийм самбарууд байдаг гэж найз нөхөд маань надад ярьж байсан. Би өөрөө жижигхэн хүн болохоор нөгөө нэг самбарныхаа юу жижүүр ихтэй юундаа хүрдгөө самбардаа хүрдгөө тэгээд орхичдээ шүү дээ. Тэгэл манай ангийнхын янзлдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол самбараа тэгээж янзлсан улс орон байдгийм байх тийм үү? Улс орон маш олон улс орон байдгийм байлээ. Тэгээд энэ зүйлээс бас суралцаасай. Суралцвал гоё юм байна та. Тэгвэл самбарнаас өөр ширээ, сандал гэдээ олон сад байгаа шүү дээ. Тэр асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ангид орж ирэхэд хүртэл ингээд маш олон сайд байдаг. Яагаад гэвэл манай ангийн хаалга маш жижигхэн учраас миний тэрэгзэр багтахгүй гэх зэрэг асуудлууд маш их байдаг. Тэр асуудал сандал, ширээ, хаалга гэх тэр зүйлүүд нь ингээд арай жоохон өргөн болгоод тэ бүдүүн хүүхдүүд ингээд тийм нарийнхаа хаалгаар яаж ургав тэ бид нэр ингээд тэрэгзэлтэй гээд орж чадахгүй бол бүдүүн хүүхдүүд юмас орж чадахгүй яа ангийн хаалгаар орж ирэхэд тэ нэг ингээд хамаг юм чихэгдэл орж ирэх юм ингээд гих мэт зүйлүүд бусад ангийнхан болоод хүмүүс найзууд маань хэлдэг. Тэгвэл сайн хаардгүй хүүхэд хаан суухан дээр вэ? Сайн хаардгүй хүүхэд сайн бас ингээд анхаардаггүй хүүхэд тийм хүмүүс бол ингээд багшийн урдч байдаг ч юм уу. Эсвэл ингээд ангид дотор ер нь л ингээд анхаарал төвлөрөхөд хэрэгтэй газар суух хэрэгтэй баг. Тэгвэл номнууд өөр байж болох уу? Би зарим ингээд жижигхэн бичгтэй ном зам уншиж сайдтар чаддаггүй. Ягаад гэвэл харддаггүй. Тийм болохоор ингээд амар сайн ингээд номтойгоо тулгаал тэ ингээд заавал ингээд багшрынхаа царай руу харж байгаа л ингээд ном зам уншсан юм аа ингээд багш нартай ярьж өгөх хэрэгтэй байтал баг ингээд багш нартай ярих хугацаагаа ном уншихтаа тусалдаг. Тийм болохоор ном маань ингээд арай жижигхэн биш том фонттой байгаасай.
Тэгээд бас хараагүй хүмүүс зориулаад нүунийг мэдэрдэг байж болно тийм ээ. Барилсгтээ ном сурах бичиг их цөөхөн байдаг баг. Байх нь байдаг баг. Тэгтээ цөөхөн байдаг баг. Тэгэхээр энэ бол бас ингээд ангид доторх хүртээмж бас энэ төр зүйл ингээд орж ирж байгаа. Тэгвэл гэртээ дандаа байдаг гэрээсээ гарч чадахгүй хүүхэд яаж сурах нь дээр бол онлайнаар сурж болох юм тий. Бас онлайнаар сураад би сая ингэж бодсон. Сая коронавирус гээд маш олон сургуулиуд, маш олон газрууд ингээд онлайнаар ихэнх ажиллаа хийсэн. Гэтэл ингээд онлайнаар зурагтаар ингээд уншиж чаддгүй байсан. Ном, сэтгүүл тэр зүйлүүдтэй үнэхээр ингээд ийм томоор хараад те хоох энэ ч бас ингээд бичсэн байсан биш. Би ойлгоогүй биш. Зэрэг зүйлүүдтэй би ингээд ажиллаж харсан. Надад ч гэсэн тэлгийн хичээл болох юм санагдсан. Тэгэхээр гэрээсээ гарч чадахгүй хүүхдүүд тэлгийн хичээлээр хийж болно гэсэн үг тийм ээ. Тэгэлгүй яг уу. Дэж тэлээ хичээлээр хийх юм бол найз нөхдөдөө уулзах цаг хугацаа нь ингээд арай өөр болох байх. Тэлээ гэсэн өөртөө ингээд харуулад тэлээ хичээлээр үзээсэй гэдэг. Тэгвэл сонсголгүй хүүхэд хаан сууд яаж сурах хэрэгтэй бэ? Сонсголгүй хүүхэд сонсохгүй учраас унших хэрэгтэй. Унших хэрэгтэй учраас магадгүй дараа ингээд тайлбартайгаар ийм хичээлийг ингэж хийш үү гэж маш тодорхой тайлбарсан сурах бичиг тэм зүйлүүд байгаа сай тий. Тэгэхээр бид өнөөдрийн ярилцлагаараа Google болон өөр сурдаг тухай мэдэж авлаа. Дараагийн танилцуулга хүртэл баярлалаа. Баяртай.